Өдрийн мэдрэг үзэгчтэй. За энэ удаад хангаар дэстүүдээ бид нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын улсын ахлах байцаагч нэргийг урьж ирүүлээд байгаа. Өдрийн мэдрэг. Тун саяхан ер нь 7 хоногийн өмнө 10 хоногийн өмнө нийслэлийн засаг даргууд ломцрогтын захирагчийн ажлын одоо өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн төрийн өмчтөд ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны одоо хөтөлбөрт юу тавьсан гэх те хяналт шалгалтуудыг тавьсан гэдэг хэлжсэн. Та энэ талаарх мэдээлэлээс өгвөл хөтөлбөрийн хэрэгжилт ямар байсан, тэмээ хүнсний бүтээгдэхүүний чанар болон аюулгүй байдлууд ер нь ямар вэ? Та эдийн маань хийсэн шалгалтын үр дүн ер нь ямар гарав? Сая 10 сарын 10-аас 16-ны хооронд бол нийслэлийн төрийн өмчийн 120 сургуулийн 129 хоолны газарт бол хүнсний чанараар болон эрүүл ухаан алдар хамгааллын хяналтын чиглэлээр хэн шалгалт хийсэн байгаа. За энд бол нийт 120 сургуулийн 129 хоолны газраас за 64.8% нь бол зориултын бус цайны газартай 35.7% нь бол зориултын гэж бол гарсан байгаа. За энэ дээр болохоор зэрэг мөн зарим 3 сургууль бол хамрагдаагүй. За 21-р сургууль, 126-р сургууль, 11-р сургуулиуд барилга байгууламж болон тодорхой шалтгаанаас бол хамрагдаагүй. За яг хоол үйлдвэрлэлийн чиглэлээр шалгалт хийгээд явхад болохоор үдийн цай хөтөлбөрийн дээр нийтлэг илэрж байгаа зөрчил нь бол нэгдүгээр байр бол зориултын дийлэнх сургуулийн цайны газруудын байр бол зориултын бус байна. За дээр нь бол мэрэгжлийн тоогооч одоо хүүхдийн хоолой чиглэсэн болгосон хүчин бол хангалтгүй байна. За дээр нь бол энд одоо худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн баталгаажлалтай шүү дээ. Тэгээ эдийн баталгаажлалт бичиг энэ бол бутуу, энэ бол хангалтгүй байна. За дээр нь үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд одоо тавих хэрэгтэй тий. Сургуулиас өөртөө эцэгхийн төлөөлөл болон сургалтын менежер, эмч, яруу гэл тий. Эдгээр хүмүүсийн хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа бол тогтмолчихгүй хангалтгүй байна. За дээр нь болохоор зэрэг энэ үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд бол хяналтын комисс ингээд одоо тавьж ин тий. Дээр нь яг хүнсний тухай хуулиараа за засгийн газрын тогтоолоороо бол хоол үйлдвэрлэл үйлчилгээнд бол өөрөө цайны газарт гэсэн үгтэй тэр аж ахуйн нэгжид дотоод хяналт гэж аж ахуйн нэгж учраас өөрөө гэсэн дотоод хяналт байх хэрэгтэй одоо хөндлөнгийн тий. Эдгээр бол хангалтгүй байна гэж бол гарч ирсэн байгаа. За шалгалтаар илэрсэн зөрчилийг арилгуулахаар бол улсын байцаагчдын 44 байгууллагад улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагаар хугацаатай өргө өгөөд за 14 байгууллагад бол илэрсэн зөрчлийн даваа зөрчлийн тухай хуулиар 9,500,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээнд олж ажилласан байна. Ер нь бол одоо хүүхдийн хоол бол асар чухал үүрэгтэй шүү дээ хүүхд эрүүл байхад нь. Одоо хүүхд чинь ер нь тодорхой хугацаагаар нэлээд хугацааг бол сургууль дээр өнгөрөөж байна тий. Өдөр гол идэх ёстой хооллынхын цагч бас яг сургуулийн хичээлийн цагтаа давхцаад байна л да. Тэгээ энэ сургуулийн цайны газруудыг ажиллуулж байгаа энэ үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа энэ аж ахуйн нэгжүүд ер нь ямар журмаар хэрэгжүүлэх одоо үйл ажиллагаа явуулах эрхээ авдаг юм бэ? Ямар шалгуурууд ер нь тавигддаг юм бол? Шалгуур өмнө нь бол тодорхой хэмжээний одоо ингээд шалгуур нь болохоор зэрэг аж ахуйн нэгж байх хэрэгтэй тийм мэргэжлийн боловсон өвчнөр хангагдсан байх хэрэгтэй. Барилга байгууламж нь одоо ингээд зориултын байх хэрэгтэй, шаардлага хангасны үсэн дүнэлттэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу тийм. Тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх хэрэгтэй гэсэн шалгуурууд байх хэрэгтэй. Нийтлэг тийм. Өмнө нь нийслэлийн өмчийн харилцааны газраас бол тендер зарлаад яг сургуулийн цайны газруудыг бол өгдөг болсон байгаа. За одоо энэ хичээлийн шинэ жилийн 9 сараас бол сургуулийн захирал өөрөө тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт хийгээд одоо өмчийн харилцаанд одоо санал болгосны дагуу гурвалсан гэрээ байгуулж ингэж ажилладаг. Өөрөөр хэлбэл сургуулийн захиргааны өөрсдийнх нь одоо хяналтыг оролцоог одоо нэмэгдүүлэх үүднээс ийм системд шилжиж эхэлж байгаа. Ер нь одоо энэ үдийн цай хөтөлбөрийн чанарыг бид нэр их л ярьж байгаа да тийм ээ. Жил болгон л ярьдаг. Энэ маань төдийлөн бас их сайжирч чадахгүй байгаад байна уу гэдгийг. Энэ хүүхдийн маань идэх ёстой хоол нь тэжнийн килокалори байх ёстой. Эсвэл бол тэжээлэх чанар нь ер нь тийм юм байх ёстой гэсэн ингээд гарсан стандартууд гэж юм байдаг юм болов уу юу гэдэг тийм. Нүүрс ус бол тодорхой хэмжээгээр тэдэн хувийн нүүрс усыг агуулсан байгаа хэрэгтэй. Өөхт бас тэдэн хувийг агуулсан баг. Уургалаг чанар нь тийм байх ёстой. Нийт килокалорийн хэмжээ тийм байх ёстой гэдэг заалтч байдаг юм уу тийм. Үдийн цайнд одоо зарим газрууд бол ер нь сургуулийн иргэн тойронд одоо кофе өшөө одоо коло зарахыг хориглолцсон байна шүү дээ. Тэр шиг одоо манад ер нь ямар юм стандарт
дагаж мөрдөх журам зааврууд гэдэг юм болоо. За үдийн цай хөтөлбөрт мөрдөгдөх журам тушаал бол нэлээдгүй. Өөрөөр хэлбэл яг үдийн цай хөтөлбөр ч одоо 2006 он 5 оноос эхэлж хэрэгжсэн тий. Энийг дагаад бол маш их цайдын тушаал журам гарсан. За одоогийн байдлаар яг мөрдөгдөж байгаа нь бол боловсрол эрүүл мэндийн сайдын тушаалаар хамтран батлагдсан үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам гэдээ байна. Тэрнээс гадна бол бас үдийн цай хөтөлбөрөөр өгж байгаа хүнсний бүтээгдэхүүний одоо шимтгийлэлэг байдал одоо таны хэлээд байгаа тийм. Энийг баталсан тушаалыг одоо сая 2018 онд А448 А268 гэж шинжилээд гаргасан байна. Өөрөөр хэлбэл өмнө байсан тушаал нь юу тушаал ингээ илчлэх юу байсан бэ гэхээр зэрэг бага үдийн цай гэж угаасаа энэ анхалж хэрэгжиж гисэн тийм. Одоо бол үдийн хоол болно гэж ярьж байгаа тийм. Бага үдийн цай байсан утгаараа бол хангагдах ёстой илчлэг бол нэг 10-аас 15%-ийг л хангах ёстой шүү дээ. Одоо хоногийн хэмжээний тийм хамгийн калорийн хэмжээ хоногийн хоногийн одоо дунджаар бол 340 ккал авах ёстой тийм. Тэгээд бидний шалгалтын явцад юу ярддаг гэхээр зэрэг одоо бид яриад байгаа юм юу гэхээр зэрэг 340 ккал буюу тэр бага ккалорийг бол нэгэнт одоо нүрс ус давмгаалсан тий одоо гурил гурлан бүтээгдэхүүн ч юм уу нэг бол одоо мах ч юм уу тий будаа ч юм уу нүрс ус давмгаалсан бүтээгдэхүүн илүүтэй өгж байгаа учраас ккалор бол мэдээж бол хангахдаггүй байна гэсэн ойлголт байхгүй амархалтай байна. Өндөр калоритой бүтээгдэхүүн юм чинь. Тэгэхдээ шимт чанар хамгийн гол нь шимт чанар нь таны яриад байгаа. Тэгэхээр бид нэр цэсэндээ нэг шалгалт саяны шалгалтаар бол нөгөө бүгд ингээ батлагдсан цэстэй байна те үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд батлагдсан цэстэй байна гэж байгаа бол батлагдсан уу батлагдсан ирээдүйн батлагдсан гэвч гол нь тэр нөгөө нэг цэс зохиолтын нөгөө нийц нь муу байхгүй юу одоо дийлэнх нь ажлын 5 өдөр байлаа гэхэд дийлэнх нь гурил дамгаалуудад дийлэнхт нь гомн ч юм уу дийлэнхт нь будаа ч юм уу ингээ дамгаалуулдагсан байдаг юм бидний хэлээд байгаа нөгөө сүүс бүтээгдэхүүн болон хүнсний ногоо те одоо ийм байдал нь бол хангалтгүй байна голцоо одоо мөнгөндөө захирагддаг юм уу те одоо зах зээлдээ захирагдаж гин үү нүрс ус дамгаалж их өгч байна гэж ойлгож байгаа. Мөнгөндөө захирагддаг гэхээс хоёул одоо энэ маань үдийн цай хөтөлбөр биш тийм ээ үдийн нөгөө одоо бол өдрийн хоол хөтөлбөр лөө орно гэдэг байгаа. Одоо батлагдсан төсөв маань бол үдийн цай гэдгээр үдийн цай гэхэлэр түрүүний таны ярьдгаар нэг 15% илчлэгийг авах хэрэгтэй болж байгаа. Тэгээ хэрвээ өдрийн хоол боллоо гэх юм бол хүний авах хэрэгтэй одоо илчлэгийнх нь хуваар болоод үзэх юм бол дор хаяжны 25-аас 35%-ийг тэр хүүхэд авах хэрэгтэй болно да. Тэгэхээр энэ дээр үнийн ялгаа гараад ирэх юм тийм ээ. Одоогоор бол батлагдсан үн 600 төгрөг. 600 төгрөгөнд чинь бас нэг хүүхдийг чанартай хооллон илчлэг ихтэй хоолоор хангана гэдэг бол үнэндээ боломжгүй. Хэцүү боломжгүй тий. Тэгэхээр одоо энэ нөгөө цай хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа өнөө цайны газрууд нөгөө аж ахуйн нэгжүүд чинь нөгөө хүүхдүүдэд маань хамгийн хямд төсөр байгаа нөгөө сосискууд тийм ээ хятадаас оруулж ирсэн өвгтөө хойлоод хийцэн сосискнууд хамгийн муу махаар хийгдэж байгаа. Хамгийн одоо чанар тааруутай гурил хамгийн хямд өртөгтэй. За ингээл одоо би түгээмэлдээ харж байхад энэ цайны газрууд ч ерөөсө пиршки, хуушуур, энэ ширхгийн хоол айгүй их зардаг юм билээ. Тэгээ ер нь бол энийг хүүхэд ингээ өдөр болгон ийм пиршки хуушуур ороомог авч идэх гэвэл тэр хүүхэд одоо яаж өнөө бидний нөгөө нэг том уриал оодсон тавиал эрүүл Монгол хөтөлбөр, эрүүл Монгол хүн одоо эрүүл шүдгээл нэг юм яриад байдаг тий цайны газрууд нь кола зараад пиршки идүүлээл хэд дахин одоо халсан өндөр температурт халсан асар их химийн хортой бодис өнөө тосонд нь үүссэн жинхэнэ хавдрын эсийг үүсгдэг өнөө тосонд чинь чансан хоолол хүүхдтэй өгөөд байдаг. Энэ дээр яагаад хяналт тавиад энийг бүр зогсоож болтгүй юм бэ? За ер нь бол яг хоригдсон хүнсний бүтээгдэхүүний чагсаалт гэж байна. Хуучин бол эрүүл мэндийн сайдын 207 тушаалаар яасан. Одоо шинжилээд энэ 2018 оны 7 сарын 9-ний А448 268 тушаалаар бол одоо хоригдсон хүнсний бүтээгдэхүүн гэж одоо өөрөөр хэлбэл манайх мэрэгжлийн ялтаас бол ингээл сэрэмжлүүлэг гаргаа бүх сургуулийн цайны газрууд төрөлсөн л дээ. Энэ дээр бол таны яг хэлээд байгаа одоо тэр чихэр давмгаалсан бүтээгдэхүүн ч юм уу, кофе ч юм уу те одоо дахиж хоол боловсруулалтанд хэрэгэлсэн байсан досоор хийсэн те дахин боловсруулсан бүтээгдэхүүн байд юм уу одоо тэр нөгөө нэг хям сосис гэд нэрийг чинь бол хориглолцсон байгаа юм. Ер нь бол хязгаарлалцсан. Тэгээд энийг бол бид нар сургууль дээр бол цайны газарт ингээ мөрдүүлж байгаа боловч сургууль тойрсон нөгөө нэг жижиг газруудаас бас авах боломжтой учраас энэ дээр ч гэсэн банаахан бас сая 9 сард бол 8 сард бол тандал судалгаа бас хийсэн л байгаа. Ер нь та бүхний сая хийсэн одоо хяналт шалгалтаар
давуу илэрж байгаа зөрчил. За яг хөө байшин барилгатай холбоотой тийм ээ стандарт хангаагүй байшин байж байгаа, талбай хэмжээ хүрэхгүй байшин байж байгаа, мэрэгжлийн, нарийн мэрэгжлийн хүүхдийн хоол бэлтгэл үйлчлэгээний мэрэгчлэлтэн биш хүн байлаа. Хүнсний өгж байгаа хоол ундны чанар, тэрний хадгалалт тэр ер нь танд ер нь ямар санагдсан? Энэ тэгэхээр л нөгөө нэг ямаргаа ороод ирж байгаа юм л да. Одоо бид нөгөө нэг цайны газрыг ер нь ярихтаа мэрэгжлийн албаас зориултын бус гэж яриад байдаг тий. Хоолны газар чинь нугасаа сургууль цэцэрлэглэхгүй бүгдтэл ижлэх нь нэгсэн дараатай. Өөрөөр хэлбэл ажил хөстөө орох хаалга тусдаа. За тэгээд гаднаас бараагаа оруулж ирлээ, бэлтгэл хийлээ. Тийм тэгээд одоо хүргэлтээ агуулах руу хийлээ гэдэг ч юм уу, бэлтгэл хийлээ, халуун тосролт хийгээд түгэлт хийлээ гэдэг. Мэдээж эдгээрийн нэг нь л алдагдахаар зэрэг мэдээж шанар аюулгүй байдал шаардлага хангах. Өөрөөр хэлбэл одоо хөргөж шөлдөгчөөр бүрөө хангагдаагүй байх нь тэрийгэ температур хангаагүй байх юм бол бас л нэг алдагдал болно тий. Энэ зөрчлөл нилээдгүй. За тэгээд дээр нь болохоор зэрэг манай тоогооч нар өөрсдөө нөгөө илчлэг одоо манай эмчнэр тэр илчлэг шимтгийлэл дээр тавьдаг яналт бол хангалттай байна. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө сургалт тэгээд дээр нь бол энэ ер нь үдийн цаг, үдийн хоол болгоно гэх хууль болгоно гэдэг ер нь л явж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ утгаараа хүүхдүүдийн болон өөрсдөө одоо бидний ажиллаж байгаа хүмүүсийн ч гэсэн яг нөгөө зөв хооллолт, зөв боловсролтын талаарх мэдлэг мэрэгжлийг бол бас тодорхой хэмжээнд дахижсан төвшөнд бол хүрэх шаардлагатай л байна. Хамгийн чухал юм. Одоо би бол хувийнхээ хувьд боддог юм л да. Хүний бидний амаар орж байгаа юм бол бид нарыг одоо хэр эрүүл байх вэ? Ямар байх вэ гэдгийг одоо хамгийн багадаа 60-аас 70%-ийг шийдэх юм бол одоо хүнс тэжээлэл байгаа шүү дээ, тий. Юу идэх вэ? Ямар бүтээгдэхүүн идэх вэ гэдгийг таны харин хийсэн шалгалтын үгээр харахаар ингээл их л тийм учир дутагдaltaй тоо баримтууд их харагдаж байна л да. Бас их тийм сэтгэл имзэглүүлсэн одоо тоо баримтууд их байгаад ах юм. Дийлэх одоо энэ манай яг зориултын бус галтгоо гэдэг. Хараад ахнаа нэг жижигхэн өрөөндөл тэр нэг цайны газар галтгоо ажиллуулсан харагдаад идэгин. Одоо энэ дээр та хэд маань сая одоо тэр хаасан гэдэг юм уу шаардлага хангахгүй газруудаа ямар одоо шаардлагуудыг хөргүүлв? За тэгээд ер нь ингээд нөгөө одоо хойноос нь гүйцэтгэлийн хяндаг штэ. Тэр маань ер нь ямар гэдгийг. Манайх чинь нэг харахтаа нэг шалгалт хийгээл байхаа явдгийг. Тэгэл нэг торгуул тавиал ингээ явдгийг. Тэгжээс наад тэгэл орхигдчихдаг тодорхой хугацааны дараа. Үрлэн бах та. За ер нь бол зориултын бус гэдэг тоо болохоор зэрэг 64% та гараад ирж байгаа тий. Тэгээд тэр бол таны яг хэлдгээр одоо нөгөө түрүүний миний хэлээд байгаа өрөө цэцлэгээ гарах хангадаггүй өндөр тоонуудаа одоо. Тэгэхээр зэрэг нэгэнт ингээд жижигэн барилаа. Тэгээд одоо сургууль дотор хэрвээ үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй цайны газаргүй бол өөрчлөн засварлалт хийх шаардлагатай. Өөрчлөн засварлалт хийнэ гэдэг чинь одоо тэр чинь талбайгаа өндөрсгөл одоо яг нөгөө цайны газрын зорилтоор ингээд өрөө цэцлэгээ нэмэл тохижуулна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр мэдээж тэр чинь тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай тийм үү? Мэдээж хаана босох нь ингээл одоо бусад өрөөнүүдийг тусгаарлан агаарч болох хөрвүүрийн системээ шийдэж өгөх нь тий агаарчлалтын системээ шийдэж өгөх нь. За тэгээд ер нь бол манайхын албан юугаар юу гэсэн хөөр зэрэг бол албан шаардлага хугацаатай өгсөн мэдээж 44 байгууллага гэдэг үл нэлээдгүй томтой. За энэний гүйцэтгэлийн хяналтыг бол хийн. За энэгээр бол тодорхой хэмжээний акцууд ямар ч байсан өөрийн хэмжээнд бол гарна гэж тооцож байгаа. Гүйцэтгэл хяналтыг эргэж сайн хийн гэдэг үг их чихэн чимэгтэй сонсогдож байна. Яг тэгэхээр ингээ хүүхдүүдийн маань эрүүл байх уу, эс байх уу гэдэг асуудал энэ хүүхдийн маань хоолтой холбоотой асуудлыг ярьж байгаа учраас би зөвхөн хувьдаа бас өөрийнхөө зүгээс иргэнийхээ зүгээс эцэг эхчүүдтэй хандаж бас уриалга хэлмээр санагдаж байгаа юм л да. Хүүхдүүдийнхаа юу идж байгаа вэ гэдгийг манай эцэг эхчүүд өдөр тутамдаа ингээ хяналт гаргаад хяммаар байна. Сургуулийн орчинд очиод хүүхд чинь ямар хоол хүнс идээд байгаа, баталгаатай байна уу, чанартай байна уу, үгүй байна уу, илчилгээх нь хэмжээ юу байх юм, хичнээн ямар тээвэрлэлтийг дамжаад ороод ирсэн юуг хүүхэд чи идээд яваад байгааг бид нар бас дийлийнх нь л мэдэхгүй л байна л да. Тэр эцэгхийн хяналт гэж та түрүү ярьсан шүү дээ. Тэр ер нь ямар шатанда байдг юм бэ? Тэгээд дөрөв нөгөө үдийн цай хөтөлбөрийг анхлал хэрэгжээд эхэлүүд үдийн цай хөтөлбөрийн журам гээд батлагдаад дагалдаад боловсролын сайдын тушаалаар хяналтын зөвлөл гэж гарсан. За хяналтын зөвлөл нь болохоор тэр тухайн сургуулийн сургалтын бага ангийн сургалтын менежер, эмч, няруу одоо өөр эцэг эхийн төлөөлөл оролцсон юм бүрэлдэхүүнтэй захирлын тушаалаар өөрөөр бол тэнд бол одоо захирал оролцохгүй шүү дээ тий. Тэгэхээр ингээ хөндлөнгөөс тий хяналтын баг ажиллах хэрэгтэй. Дээр нь бол боловсролын сайдын тушаалаар мөн 2010 онд орон дооны бас хяналтын зөвлөл гэж бас томилогдсон байгаа.
Энэ нь болохоор нийслэлийн боловсролын газар бас л өргөн бүр төрөнд чинь бол 4-5 оны бүрэлдэхүүнтэй байсан бол орон дооны бас хяналтын зөвлөлчин болохоор зэрэг 10 төгний бүрэлдэхүүнтэй. Тэгээд энэ хяналтын зөвлөл одоо мэдээж бид нар шиг л адилхан тийм тэр болгоно мэрэгжлийн хяналт хүрч чадахгүй тийм үү. Тэгэхээр зэрэг тэр хүмүүс яг хэсгээр тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй тийм мэдээж нэг өдөр гүгөө тариагаад авахгүй тийм сардаа орох, улиралдаа орох. Тэгээд тэр зөвлөлөөрөө ороод тодорхой хэмжээний дутагдал байвал арилгуулад тэрнийгээ эргээгээд захирлынхаа зөвлөлөөр одоо хилцүүлэх нь шүү дээ. Эдний аж ахуйн нэгжийг ингэсэн чи ийм байна. Тэгэхээр хангаж ийн, эсрэг хангаж ийн. Тэгэхээр үдийн цаг хөтөлбөр чинь зөвхөн аж ахуйн нэгж рүү хандхаас гадна бас сургуулийн захиргаанаас тодорхой хэмжээний хийх ёстой асуудлууд байдаг байхгүй. Одоо өөрөөр хэлбэл цайны газаргуу бас сургуулиуд байлаа гэхэд 3 дахь одоо нөгөө аж ахуйн нэгжтэй гэрээ хийж ингэж одоо бүтээгдэхүүн өгж штэ тий. Тэрнийг мэдээж хадгалах нөхцөл тэрний төгөөх асуудал байна штэ тий. Тээвэрлэлт ямар байх вэ энэ төр гээд. Тэгэхээр зэрэг бол энэ дээр тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Энэ дээр хамгийн гол нь мэдээж тэр багангийн сургалтын менежер сургалтын үйл ажиллагаанаас гадна ийм юмд оролцоход бол цаг ачааллын хувьд хүндрэлтэй байдаг байж болно. Гэхдээ эцэг эхчүүд дунд мундаг хүнсний чиглэлийн мундаг боловсралтай хүмүүс зөндөө байгаа тийм. Эдгээр шинэлтийн комисстай байгаа тэр эцгийн төлөөллийг зөв сонгоод тэр хүмүүс бас арай илүү өргөн оролцох шаардлагатай юм байна. Тий. Харин одоо тэгээ хоёулаа ер нь уриалгал хийх нь зөв санагдаж байна. Ер нь эцэг эхчүүдийн оролцоо маш сайн байх хэрэгтэй. Яагаад гэвэл нь яг үнэн таны хэлсэнчлэн мэрэгжлийн хяналт тэр болгон одоо сургууль болгон дээр очиод хүүхдийн идж байгаа хоол болгон дээр нь хяналт тавиад ах боломжгүй тийм ээ. 1000 хүүхдтэй байлаа гэхэд магад тэр дотор чинь нэг 100 юм уу 10 гэдэг юм уу одоо чанар хангаагүй бүтээгдэхүүн явж иж болно шүү дээ. Хэдэн өдрийн урд нь авцсан байсан, холилдоод орцсон. Тэгэхээр нөгөө анхан шатны хяналт гэдэг юм бол ерөөсөө яа харахгүй л эцэг эхчүүд өөрөө анхан шатны хяналтыг тавих нь бол хамгийн зөв хэрэг байгаа тийм. Тэгэхээр энэ нөгөө хяналтын одоо групп гэдэг юм уу да тийм ээ хяналтын хилтэс сургууль болгон дээр байгаа юу? Хяналтын зөв байх ёстой. Тэгтээ байна уу? Байвч нөгөө үйл ажиллагаа тогтмолчихгүй чанарын хувьд л одоо асуудал гарч ирнэ л да. Хамгийн гол нь байгаагүй л байгаа тий бүгд байгаас дээр бууснаар нэрч гисаацсан. Хамгийн гол нь тэр чанар үр дүн яг нөгөө үр дүн гаргаж ажиллах нь чухал байгаа байхгүй юу? Энэ тал дээр ямар санагдав танд? Хамгийн чухал юм бол энэ байна л да. Тийм дотоод хяналт энэ л чухал. Тэгэхээр зэрэг сургууль дээр байгаа хяналтын комиссаас гадна нөгөө нэг одоо сургууль дээр бид нэр үдийн цаг хөтөлбөрийн хэрэгжилтийн хэмжээнд ингээд хяналтын комисс хяналт тавьчлаа шүү дээ тий. Тэрнээс гадна одоо нөгөө нэг засгийн газрын тогтоолоор дотоод хяналт гэж тэр одоо би хэрвээ сургуулийн цайны газар түрээслэгчвэл би аж ахуйн нэгжвэл бас тэр хоолны газар тавьдаг дотоод хяналт гэж байх хэрэгтэй байхгүй юу? Танаас бас тий дотоод хяналт хүнсний бүтээгдэхүүн гэхэлэр нэг уучлаарай яриаг шин тасалчлаа. Дотоод хяналтын хүнсний бүтээгдэхүүн дээр нэг зүйлийг тодруулах гэсэн юм л да. Үдийн цай хөтөлбөрт авж байгаа татаж нийлүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүн гэдэг юм уу тийм ээ тэрийг тодорхой нэгэн аж ахуйн нэгжүүдээс заадгүй одоо жишээл тэрл газрын бүтээгдэхүүнийг ер нь авъя шүү арц байлаа гэхвэл одоо мон сүний арц гэдэг юм уу эсвэл тий сүү байх юм бол баталгаатай чанарын баталгаа хангасан ISO хангасан ийм үйлдвэрүүдээс авна нийлүүлнэ гэсэн тийм юм байдгүй эсвэл дурын хятадаас урж ирж байгаа дурын одоо зүгээр нөгөө ганцхан 8 гэж хэлдэг шиг одоо хин нэгэн иргэн өөрөө яваад нэг хагас контейнер гэдэг юм уу чанарын тээвэрлэлтийн нөхцөл хангаагүй бүтээгдэхүүнийг аваад эсвэл одоо барс дээрээс гэдэг юм уу наран тул дээрээс гэдэг юм уу хойтлын зах дээрээс гүйчжэл хамгийн хямд байгаа хамгийн хямдарсан бүтээгдэхүүнийг аваад хийх боломжууд нь их өндөр харагдаад идэг шүү дээ цайны газрууд ажиллаж байгаа улсуудад ягаад тэгэхээр ойлгомжтой тэр цайны газар зөвхөн бас ашиг гарах гэж ажиллаж байгаа байхгүй юу тэгээ 600 төгрөгөн дээр ашиг гарах гэдэг юм шүү дээ тийм ээ тэгэхээр энэ дээр ер нь ямар гэдэг юм бэ тэр үдийн цаг хөтөлбөрийн журман дээр бол нэг тийм шалгуур байгаа. Одоо өөрөөр хэлбэл таны хэлгээр одоо тухайн би үйлдвэрлэгчтэй би одоо нарийн бовч юм уу сүүс бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй би хэрэг гэрээ байгуулахаар бол тэр нь мэрэгжлийн хяналтын байгууллагын одоо дүгнэлттэй байх хэвээр тийм шаардлага хангасан байх хэвээр гэдэг шалгуурууд угаасаа журмалсан байгаа. А тэр болохоор зэрэг нөгөө хуучин журам учраас тэр чинь яг нөгөө тухайн үед нөгөө яг түүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлттэй гэрээ байгуулдаг байсан их байхгүй. Одоо ч юм бол ерөнхийдөө ингээ багаар бол цайны газрууд өөрсдөө ингээ халуун олгдог боллоо шүү дээ тий. Тэгэхээр шинэ тэр цайны газруудад бол зах зээлийн журмаар чанар аюулгүй байдлын баталгаажилт байх ёстой гэдгийг шаардж байгаа болохоос заавалчгүй монсуугийнхыг ав, атар өргөөгийнхийг ав гэсэн тавих боломжгүй. Хэрвээ сургууль өөрөө үйлдвэрээс авж байгаа тохиолдолд бол тэн дээр тодорхой хэмжээний шалгуурууд бол байгаа. Дээжүүд бол мэдээж дээжийг авч хадгална. Тэгээ өөрсдөө тэрнийг бид устгал хийн одоо яг 72 цагийн дараа устгал хийн ингэсэн шаардлагууд бол байна. Гавж байгаа дээж дээр нэгдсэн хяналтууд бас байж чадах уу? Байна.
Тийм байх хэрэгтэй. За их баярлалаа. Тэгээ бас нэлээд их асуултуудыг л танаас бас асуучлаа да тийм ээ. Үдийн цаг хөтөлбөр бид нэр анхаарахгүй байж болохгүй л да хамгийн чухал сэдв маань байгаа юм л да. Тэгээ цаг зав гаргаад бас манай студид хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Тэгээ таны ажилд бас амжилт хүсье. Үзэгчдээ бид энэ удаад хангард студийн нийслэл мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын улсын ахлах байцаагч нэргүйг урьж оролцож одоо ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайн хөтөлбөрийн хэрэгжилт энэ дээр тавьж байгаа чанар стандартын асуудлуудаар одоо мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандсанд баярлалаа.